Сайн байцгаана та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хурдан морины уралдааны бүртгэлтэй холбоотой офлайн интернетгүй орчинд ажиллах программын тохиргоог яаж хийх талаар видео зааварчилгаа өгье. Та бүхний мэдж байгаачлан бидний Apple систем дотор олон нийтийн тэгээд файлын сан дотор уралдааны бүртгэл гэсэн фолдер дотор бидний бүх хэрэгтэй инсталлууд байрлаж байгаа. Тэр инсталлуудыг би одоо энэ дэлгэцэн дээр татаад авсан байна. Энэ чинь интернетгүй орчинд ажиллахад хамгийн шаардлагатай хамп гэх файл байж байгаа. Энэ бол юунд файлын сан дотор бол заарлцсан байгаа. Энийг бол бүгд нь C рүү задлах хэрэгтэй. Би бол урьдчилаад C рүү задлчлаа. Тэгээд C диск рүү задлсныхаа дараа хамп руугаа ороод энэ node гэдэг энэ фолдероос энийг инсталл хий. Ингээд 4 удаа мэдээлэл гарч ирэх ёстой. Тэгээд инсталлда дуусныхаа дараа гараад энэ хамп control гэдэг энэ хэсгийг ажилуулад тэгээд бид энийг төвлөж өгөөд тэгээд start энэ хоёр ажиллаж иж бид нөгөө интернетгүй орчинд серверээс мэдээлэл дамжуулах тийм боломж бүрдэж байгаа. За одоо энийг хаачин ингээд энэ маань ажиллаад байж гэнэ гэсэн үг. За браузер руу нээгээд бид одоо браузер руу нээгээд энэ чи localhost Apple гэж. Та бүхний хувьд бол энэ localhost гэдгийн оронд толгой компьютер чинь IP орж ирэх хэрэгтэй. IP хэд байх юм мэдэхгүй. Одоо жишээлбэл 127.1 ч юм уу ийм байх хэрэгтэй. Тэгээд бүх юун дээр хэрэглэгчийн user 1-ээс хаваад user 5 хүртэл үүсгэж өгсөн байгаа. Энэгээр нэвтрүүлэн код нь бол 1-ээс 9 гэсэн кодтай нэвтэрч ороход бүгд ийм тохируулгаартай байгаа. Тэгээд ороод ирэх юм бол энэ дэлгэцэн дээр харагдж байгаа шиг хүүхэд хэрэглэсэн ганцхан цэс гарч байна. Хүүхэд гэр бүл рүүгээ ороод хамгийн түрүүнд эхлээд бид нэр хэрэглэгчийн тохиргоороо орно. Жишээлбэл хэрэглэгчийн тохиолдол дээр юу гэхээр та бүхний харж байгаа энэ user 5-гийн хэрэглэгч. Бид нар 5 хүнээр бүртгэх ёстой. User 1 2 3 4 5 гэсэн хэрэглэгчдийн эрхээр нэвтэрч орох ёстой. Энийгээ би одоо жишээлбэл Сүхбаатар аймагтгийн мэрэгчлэлтэн бол Сүхбаатар гэдэг сонголтыг хийж өгнө гэсэн бүгдэн дээр. Тухайн аймаг маань аль аймгийн бүртгэлийг чинь тэрнтэйг холбоотой Сүхбаатар гэсэн сонголтуудыг 5 баруун давчаад арангууд засварлах гэж байгаа ч тэгээд Сүхбаатарыг сонгоод окей. Очоод баруун давчаад дарлаад засварлах Сүхбаатар. Одоо ингэ болчихоо. Тэгэхээр одоо энэ user 1 2 3 4 5 гэсэн хэрэглэгч маань бүгдээрээ одоо юу Сүхбаатар гэсэн тохиргоотой энийг нэг л удаа юм. Тэрнээс хойш хийх шаардлагагүй тухайн ангир. Тэгээд энэс цаашх нь бүртгэлүүд бол яг л онлайн орчинд явдагчтайгаа адилханаар бүгдээрээ явна л гэсэн үг. Одоо уралдаанаа эхэлж бүртгээд араас нь уралдаан уяачаа бүртгээд тэгээд дээрэс нь уралдаанч хүүхдээ бүртгэн. Уралдаанч хүүхдээр картыг яаж холбох вэ гэдэг асуудал. Одоо би картын төхөөрөмжийг холбочлоо USB-гээр нь. Тэгээд түрүүний нөгөө дэлгэцэн дээр байсан дотроосоо энэ уралдааны бүртгэл програм офлайн интернетгүй орчинд ажиллаж байгаа учраас зурагтай картууд зураггүй картуугаас шалтгаалаад энэ хоёр айл нэг нь уншвал. Одоо миний ашиглах байгаа зурагтай карт. Гэхдээ хоёрын зэрэг бас ажиллуулж болно. Ямар ч тохиолдолд зарим тохиолдолд зурагтай, зарим тохиолдолд зураггүй карт орж ирэх учраас хоёрын ер нь бол зэрэг ажиллуулад орчиход гимгүү. Ажиллах зарчим нь бол хоёулын дээр нь адилхан байж байгаа. Ингээд хоёулын задлаад энэ карт уншигч бол Java дээр ажилладаг учраас энэ та бүхэнд өгсөн энэ Java-гийн инсталлыг заавал суулгасан байх хэрэгтэй. Би бол урьдчилан суулгацсан учраас энийг алгасаад одоо шууд карт уншигч руугаа орё. Шинээр татаж аваад нээж байгаа файлууд дээр заримдаа ийм асуудлууд гарч байгаа. Одоо би та бүхэнд харуулах юм бол энэ шууд ажиллаад зарим тохиолдолд энэ маань ажиллахгүй байгаа үед ажиллахгүй алдаа заах юм бол энийгээ RAR дээр нээж агаад MetaImp дотроос Eclipse гэсэн тодголтой томоор бичсэн 2 файл байгаа. Тэр хоёрыг устгаад дахиж ороод нээх юм бол зүг зүгээр ажиллаж байгаа. За ингээд
картынхаа инсталл руу ороод ачаалж зурагтай карт. Тэгээ энэ дээр хийх тохиргоо бол ерөөсөө амархан. Энэ дээр толгой компьютерийн IP гэж юу? Толгой компьютер маань IP-г хийдэг. Энэ дээр бол хэрэглэгчийн дугаар. Тэрийг яаж харах вэ гэхээр бид энэ хүүхд бүртгэхээрээ ороод энэ дээр дараад энэ засварлах дээр дарах юм бол энэ 7 ордог код байж байгаа. Тухайн хэрэглэгчээ. Одоо тухайн бүртгэж байгаа хүний код гэсэн. Энийг хуулаад энэ давтараа тавьчихна гэсэн. Тэгээд энэ дээр start read гэдэг карта тавиад үзэхэд уншиж явах хэрэгтэй. Одоо бид нар уншиж нэг үе шалгаад үзвэл ингээ картын мэдээлэл орж ирэнгүүт энэ дээр та бүхэн харж байгаа. Энэ tag гэдэг дээр картын мэдээлэл орж ирсэн. Одоо би өөр карт тавингууд энэ тоо өөрчлөгдөнө. Ингээд энэ tag гэсэн хэсэг дээр мэдээлэл ороод ирэх юм бол энэ хүүхдтэй холбогдоод хадгалнаа гэсэн үг. Одоо би та бүхэн нэг хүүхдтэй холбож үзүүлье. Энэ хүүхдтэй жишээлбэл карт холбохын тулд ингэж ороод карт уншууллаа тоо өөрчлөгдөнгүүт хадгалах. Гэт энэ дээр хадгалах. Тэгэхээр энэ хүүхдтэй маань энэ карт холбогдчихлоо гэсэн үг. Ингээд картаа холбоод өгчөж байгаа. Картаа холбогдсон бол бид нар уралдаан дээр гарахдаа яаж гарах вэ гэхээр нөгөө гараг бүртгэгтэйгээ адилхан карта авчраад уншуулад энэ хүүхд бүртгэлгүй хүүхд. Тэгээд сая би Сүхбаатар аймгийн уралдаанд бүртгүүлээгүй байсан хүүхдээр холбогдсон учраас бүртгэлгүй хүүхд гэдэг. Карт маань байхгүй тохиолдолд регистрийн дугаараар бас гаргаж болох байчих. Ингээд картыг бүртгээд дуусаа. Ингээд дууссаны дараа бид нэр хурууны хээд тэгвэл яаж бүртгэх юм бэ? Энийг start read хийгээд тэр чигт нь орхиод энийг доошоо хараад уралдаан бүртгэж байгаа болон гараагаас гаргаж байгаа тохиолдолд энийг тэр чиг ингээд ажилуулад орхиж байгаа шүү дээ. Зураггүй ч гэсэндээ энийг ч гэсэн одоо бид нэр хичнээн өнгөтэйг ашиглаж байгаа ч гэсэн зураггүй карт орж ирэх учраас энэ дээр яг ижлэхэн тохиргоог нь хийгээд start read гэдэг орчих. Ингээд энэ хоёр зэрэг ажиллаж хахад аль карт нь орж ирсэн картыг уншнаа л гэсэн үг. Энэ програмын мэдээллийг дамжуулнаа гэсэн үг. Ингээд ажиллаж байхдаа одоо тэгвэл бид нэр хурууны хэгээ яаж бүртгэх юм бэ? Хурууны хэн төхөөрөмжөө эхэлж холбоод дараа нь эндээс нөгөө уралдааны бүртгэлд офлайн дотроос finger scan local гэж байгаа. Энэ дотроос энэ хурууны хэн зурагтай finger scanner гэдгийг ажиллуулах юм бол иймэрхүү төхөөрөмжтэй амжилттай холбоотой гэсэн мэдээлэл гарч ирж байгаа. Тэр энэ дээр яг адилхан нөгөө толгой компьютерийн IP хийж өгөөд бүртгүүлсэн хүүхдийнхаа регистрийн дугаарыг оруулж байна. Одоо би эхлээд бүртгэгдээгүй хүүхдийн регистр оруулаад одоо энэ хурууны хэн зурган дээр дараад яг юм бол хуруугаа байрлуулна үгээ тэр бичгийн дараад хоёр удаа байрлуулчих энэ хурууны хэд тохирчиж мэдээллийг оруулах таарна. Энэ мэдчлэн баруун зүүн гарын 7 3 удаа оруулсныхаа дараа илгээх гэдэг байна. Илгээх гэдэг харахад хүүхэд бүртгэгдээгүй байна гэдэг мэдээлэл гарч ирж байвал регистрийн дугаар алдаатай эсвэл энэ хүүхэд одоо тухайн уралдаанд бүртгэгдээгүй байна гэсэн үг. Одоо би урд нь бүртгэлтэй байгаа хүүхдийн мэдээлэл оруулахаар оруулах илгээх амжилттай бүртгэлээ. Ингээд болоо хурууны бүртгэл бол. Ингээд энэ бүртгэл маань дуусж байгаа. Зарим тохиолдолд энэ хурууны хийн ажиллахгүй байх ганцхан шалтгаан байгаа. .net суулга гэд нэгэх юм бол та бүхэнд өгсөн энэ инсталлыг задлаад суулгачаар энэ маань ажиллана л гэсэн үг. Ерөөсөө энэ инсталл Java-гийн инсталл хоёрыг эхлээд ер нь бол компьютер дээр суулгацсан байхад илүүтэхгүй. Тэгээ энэ программын карт уншигч болон хурууны төхөөрөмж ажиллахгүй байх бас нэгэн шалтгаан нь тухайн компьютер дээрх нөгөө драйвер дутуу танигдсанаас болж ажиллахгүй байх тохиолдол байгаа. Тийм учраас DRPC суу гэдэг энэ сайтаар ороод энийг уншуулчих. Бүх драйверыг автоматар таниу байхгүйг нь олж өгөөд таниулаад бүгдийг суулгачих. Энийг уншуулсны дараа бол програм зүгээр ажиллаад явчихна гэсэн. Энээс цааш үйлдэл бол яг нөгөө нэг онлайн дээр бүртгэж ирсэнтэйгээ адилхан байж байгаа.